За уншлага сонсох өдрийн мэнд хүргье. За энэ удаагийн уншлагаар 48 цагийн дотор тэгээ чамд юу тохиолдох вэ гэсэн сэдвээр 3 карт. Сонголтын картууд тавигдсан байна. За нэг тийм сэдвээр сонирхоод үзье. 48 цагийн дотор чамд ямар энержи ирж байна вэ гэсэн утгатай юу тохиолдох вэ? За тэгээ дараагийн хэсгээс богинохон мессежүүдийг хүлээж аваарай. За нэгдүгээр группийн уншлага хийе. За нэг маань юу хэлэх гэж байна? За бас их чухал шийдвэрийн энерги бол байна. Шийдвэр гаргах гэдэг шиг байна те. Энэ дээр за баруун уу зүүн үү гэсэн шийдвэр. Гэхээрээс илүү баруун зүүн зүг явна гэхээс илүү тэгэх үү ингэх үү. За алийг нь вэ гэсэн шийдвэр гаргах шаардлагатай нэг асуудал ирэх юм шиг байна. За тэгээд тэр шийдвэрээ гаргахтаа бас tower хөөзөр нөгөө юмыг нөгөө нэг эсрэг өнцгөөс нь хардаг. Хүн чинь дээшээ харцсан байж байвал юм бүхэн өөр харагдан те. Толгоогоо уруу харуулад байж байвал бас шал өөр ертөнц харагдан тийм ээ. Жишээ нь таа харагдан тийм үстэй те. Энгийнээр бодоход. Тэгэхээр харах өнцгөө өөрчилж нэг гаргах ёстой шийдвэр гарах гэдэг юм уу? Одоо ямар учиртай юм. За харъя. За tower хөөзөр те. Энэ бол relax гэдэг аахгүй тий. Unplug. Ойрын 48 цагт яарахгүйгээр түр амар гэж шүү. Яарахгүй. Мессежний үйлж инхэр өөрийгөө чөлөөлөө тайвшир. Яарах хэрэггүй түр амар гэсэн мессеж бүхий картыг сонгоч. Сонголтын карт нь тийм ээ. Тэгэхээр хит их ачаалттай, хит их бодолтой байсан хүн энэ хувилбарыг бол жоохон сонгосон байж магадгүй. Тэгэхээр жоохон юмыг өөр өнцгөөс харангаа, тайвшрангаа, амрангаа тэр сонголтоо хий гэж хэлэх гээд байгаа юм уу да. За, house те. Тэг family room хоёр үндсэндээ ижил утга тий. Нэг нь бол гадна талаас нь харсан house байшин барилга дүрсэлсэн байна. Family room болохоор дотор талын өрөөг тий гэр бүлийн өрөө гэсэн юу байгаа даас тий. Тэр энэ хоёр карт хамт гарсан нь бол бас их сонио тий. Гэртэй холбоотой асуудал. Таны 48 цагийн дотор тий гэр оронтой холбоотой асуудал. Гэр бүлийн уулзалт. Гэртээ тухтай цагийг өнгөрүүлэх асуудал. Магадгүй гэртээ тайвшраад амраад тухтайхан шиг цагийг өнгөрүүлэнгээ амар тайвнаар бодож шийдвэр гаргах асуудлууд 48 цагийн дотор ирж магадгүй. Магадгүй гэр бүлийнхаа хүнтэй өстой нэг буудан дээрээ сууж агаад зөвлөлдөх, ярилцах тий. Нэг иймэрхүү үйл явдал өөр нь давмгаалж байна. Гэхдээ тэр нь юуны тухай ярилцах вэ гэхээр нэг шийдвэрийн тухай. Магадгүй өөр хүүхдийнхээ алс ирээдүй ч юм уу одоо юу гэдгийг сургууль цэцэрлэгч байдаг юм уу шинэ эхлэлийг бас илэрхийлж болдог л доо энэ. Шууд утгаараа хүүхдийнхаа тухай ярилцаж магадгүй. Эсвэл аливаа юмны шинэ эхлэлийг ямарваа нэгэн шинэ бизнес, шинэ юмны тухай гэртээ тухтайхан шиг сууж байгаа гэр бүлдээ хамт бодож боловсруулж тухтай ярилцах юм шиг байна. Тэр ямар ч гэсэн нэг 48 цагийн дотор бол нэг гадуур яваад гадаад орчинтой холбоотой энерги бол нэг алга. Гадуур гүгээл, завгүй гүгээл их ажил амжуулах гал ер нь тэхгүй нэ. Ер нь бол гэр зураа бодож боловсруулж ярилцах. За ийм төрлийн энерги орж ирэх гэж байна гэсэн. Магадгүй шин санаа төрж магадгүй гэртээ тайван амгалан байснараа энэ бас шин санааг илэрхийлнэ л дээ ер нь тий. Ер нь нөгөө нэг нялх хүүхэд шин эхлэл шин санаа. Магадгүй шин боломж. За бас хүүхэдтэй холбоотой мэдээ одоо тий. Гих жишээгээр сэтгэл санаа хөнгөрүүлсэн асуудлыг ч ярьж магадгүй хүүхэдтэй холбоотой гэр орондоо тавтаа тухтай ярилцсанаар хүүхэдтэй холбоотой асуудал чигд гоё тийм шийдэгдэх. Сэтгэл санааг тайвшруулах, амруулах энэ тийм релакс аваад байна шүү дээ. Релакс гэдэг шүү дээ.
За тэгэхээр 48 цагийн дотор аль замыг нь сонгох вэ нэгдүгээрт. Тий. Хэний тухай ярих вэ? Эсвэл хинтээ хамааралтай холбоо асуудал шийдэгдэх вэ гэдэг юм 48 цагийн дотор танд орж ирэх энерги байна. Ямар ч гэсэн гэртээ нэг 50 амгалан бол байх энергитэй. Тэгингээл одоо нэг шийдвэр гаргах юм байна л да тийм. Түлхүүр бол ерөөсөө л гэр орон шин санаа сонголт гэдэг юм л да. За нэг иймэрхүү үйл явдлууд орж ирэх нь 48 цагийн дотор танд орж ирж байгаа одоо энерги бол. За тэгэхээр ч одоо энэ цөөхөн картаар нэг олон юм яриад байх юм алга байна. За нэг иймэрхүү сонголтын өдрүүд болох нэ гэж хэлмээр байна. Амралт сонголтын өдрүүд. За 2 дугаар групп. За богинохон 5хан картын үйл явдал учраас тэгэж нэг 70 одоо юуны энерги нэг яригдтгүү. За тийм болохоор үйл явдлын мессеж 48 цагийн дотор юу ирж юу тохиолдох вэ? Ер нь ямархуу энерги зөнхлөх вэ гэдэг мессеж учраас ер нь богинохон мессеж байгаа шүү гэж эхлээд сануулъя тий. За ерөнхийдөө 48 цагийн дотор. За official person гэсэн ямар ч гэсэн нэг албан ажилттай хүн байх нь. The change өөрчлөлт. The shift хөдөлгөөнийг илэрхийлээд байгаа. The beach fire. Stand up for yourself гэдэг байгаа байхгүй юу? Ойрын 48 цагт чи өөрийн байр суурьаа илэрхийлэх хэрэг гарч магадгүй. Өөрийнхөө байр суурийг үгүй гэвэл үгүй гэдгээ хэлэх. Эсвэл өөрийгөө нэг тийм хамгаалах шаардлага үүсч магадгүй. Ажил албан байгууллага дээр. Энэ нэг юм эрх мэдэл бүхий хүнд өөрийгөө хамгаалсан тайлбар юм хэлэх, ярих. Эсвэл за тийм бол тийм, үгүй бол үгүй гэдгээ нэг юм хэлэх. За ерөнхийдөө бол өөрийнхөө эрх ашгийг одоо юу гэх юм одоо ингэ тий. Хэрв чи ажил албан байгууллагынхаа даргатай ярих гэж бол өөрийнхөө эрх ашгийг нэг бодсон нэг тийм одоо яриа хэлэлцээр хийх л гэсэн үг. Энэ бол ерөөсөө дарга хүнийг, байгууллагын удирдагч хүнийг, албан тушаалтай хүнийг, за тэгээд бүр ерөнхийдөө юм эрхтэй туршлагатай хүнийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр чиний хувьд удирдлага бах. Үзэж байгаа хүний хувьд удирдлага. За багш үйж бас болно тий. Ер нь тэгэл өөрсдийн одоо нэг байр суурин дээр ойлгоо шүү дээ. Тэгэхээр чиний хувьд удирдах төвшний хүн. Sorry. За тэгэхээр 48 цагийн дотор танд ийм хүнээс л одоо нэг мессеж ирэх юм уу, яриа хэлэлцээр хийх юм уу. За тэгээ өөрийгөө тэр хүндээ илэрхийлэх, өөрийгөө хамгаалах нэг ийм л шаардлага 48 цагийн дотор гарч иж магадгүй нь болоод байна тий. За change and shift. Энэ хоёр карт болохоор одоо бас нэлийн хүчтэй тийм хөдөлгөөнийг илэрхийлээд байна. Магадгүй хаа нэг тийшээ замд гарч магадгүй. Төлөвлөгөө өөрчлөгдөхийг хэлээд байна. Энэ өөрчлөлтийн карт. За зарим хүмүүс аялал, за хүргэлт, захиалга гэх мэт нэг тийм одоо хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлт. За тэг алсын хүнээс бас одоо юу гэх юм холбоо ирж ч магадгүй тий. Хэн нэгнээс холбоо ирснээрээ таны үйл хөдлөл өөрчлөгдөх гэж байгаа байхгүй. Нэг бодож исэн төлөвлөж иснээс арай өөр хийх. За зарим хүмүүс энд өөрийгөө хамгаалах энэ удирдах төвшний хүнтэй. Энэ beer гэдэг карт бол бас л нөлөө бүхий хүнийг хэлээд байгаа шүү ер нь. Бат суурьтай, байр суурьтай, эрх мэдэлтэй, эсвэл бүр том байгууллагыг, ажил албыг чинь, эсвэл сургууль соёлыг чинь. За зөвхөн нэг жишээг нь ярих юм бол одоо сургуулийн энэ нэгэн оюутны үдчилаа гэж бодоход удирддаг багш чинь одоо энэ сургуулийн удирддаг багш чинь чамд ямар нэгэн мэдээ мессеж өгснөөр чи тэр хүний өмнө өөрийгөө хамгаалах магадгүй энэ шалгалт шүүлэгч байж болохоор шүү нэрээ тий. Шалгалтын үе, шүүлгийн үе багштай жишээ нь тийм үеч байж болохоор юм байна нэрээ.
За тий. За зарим байгууллагад ажилладаг хүмүүсийн хувьд болохоор даргийнхаа өмнө өөрийнхөө хийсэн ажил үр дүнг тийм том байгууллагын даргийнхаа өмнө ажил үр дүнгээ өөрийгөө хамгаалах маягтайгаар одоо нэгстэй тайлбар тавих. За зарим хүмүүсийн хувьд энэ хүний шийдвэр юмнаас болж үйл хөдлөл. За чи нэг тийшээ яваад ир ийм ажил амжуулаад ир гэдэг чинь нэг ийм өөрчлөлт хөдөлгөөнийг хэлээд байгаа. За тэгэхээр ерөнхийдөө л ажил төрлийн байдал, мөнгө, ажил, бизнесийн асуудал. За тий. Одоо тэр сургууль соёлын асуудал нэг ийм юм дээр илүү төвлөрсөн анхаарсан энергиуд орж ирж байна л гэсэн үг. Тэгэхээр ямар ч гэсэн 48 цагийн дотор бол өөрчлөлттэй хөдөлгөөнтэй юм бол орж ирэх нь тэр нь болохоор ажилтай эсвэл мөнгөтэй эсвэл албан ёсны одоо багштай, даргатай холбоотой зарим хүмүүсийн хувьд аялалтай холбоотой л нэг юм одоо энерги орж ирж байна гэсэн үг. Тэгээд энэ үед болохоор чи яг нэг тийм өөрийнхөө байр суурийг тэр нөхцөл байдал дээр хамгаалах хэрэгтэй нэг тиймэрхүү. За ийм нэлээд үйл явдалтай маягийн 2 хоногийн дотор бол нэлээд үйл явдлууд өрнөх нэ тий. За уншлах сонсонд баярлаа. Жин группийн уншлага 48 цагийн дотор ерөнхийдөө ямар өөрчлөлтүүд орж ирэх нь вэ гэдэг ихээр байна. Make the change гэж байгаа байхгүй тий. Sword in өөрчлөлт хийх цаг болсон гэнэ. Энэ одоо нэгсэн зөвхөн зургнаас нь харахад тий үсэд харж байгаа юмхтэй байгааз. Тэгэхээр өөрчлөлтийг хийх цаг шийдвэр гаргаж байгаа байдал. Тэгэхээр 48 цагийн дотор ямарваа нэг юм бол өөрчлөлт бол орох нь. Тэр кофе гэдгээр энэ болохоор дуусж байгаа юмыг илэрхийлж байгаа. Тэгэхээр нэг тийм шийдэж чадахгүй байгаад байсан асуудал дээр та бүр шийдвэр гаргаад өөрчлөлт хийх гэж байна. Ямар нэгэн зүйлийг шинэ өнцгөөс харж эхэлж байна. Бодол нь өөрчлөгдөж байна, шийдвэр гаргаж байна. Одоо нэг чиг хандлага нь өөрчлөгдөж байна. Шууд утгаараа өөрийнхөө гадаад төрхийг өөрчилж өгч болж байна. Энэ кофе чинь нэг айгаад авах үзэр биш. Ер нь л яхаа нэг усны үзэр. Тэгтээ нэг үе цикл нэг шийдвэр гаргаж чадахгүй байсан юмны төгсгөл ирж байгааг хэлээд байгаа байхгүй юу? Хуучин бодлооч орхичиж болж байна. Хүлээгээд байж исэн ямарваа нэг юм хүлээгээд байсан бол одоо тэрийг хүлээхээ болох жишээ нэ. За, зарим хүмүүс шууд утгаараа хуучин энергийг гэр орноосоо цэвэрлэнэ. За энэ одоо надад хэрэггүй байна гэл жишээ нь хуучин авдарсаа удаа хувцсны шкаф удаа юу гэдэг юмнуудаа ухаал цэвэрлээл. За энийг хэрэглэхгүй юм байна гэл одоо гаргаж хаях жишээ нэ. Хуучин энергийн цэвэрлэгээ. За нэг иймэрхүү үйл явдлууд 48 цагийн дотор. За энэ community гэхээр бас олон хүмүүстэй орчныг хэлээд байгаа. Найз нөхдийг, эсвэл гэр бүлийг, нийгмийн хүрээллийг, магадгүй онлайн группийг олон хүмүүсийн орчныг ерөнхийдөө. Тэгэхээр хүмүүсийн оролцоо бас танд орж ирнэ. 48 цагийн дотор нэлээд үйл явдалтай нь өөрийгөө өөрчлөх нь байна. Магадгүй гоёж гоодох нь байна. Муу хэрэгтэй хэрэггүй юмнуудыг дуусгах нь байна. Энэ хүн ч байж болно шүү. Хэрэггүй хүнийг дахиж харьцаа болох жишээ нэ. Ямарваа нэг юмнуудыг дуусгаад байгаа юм. За тэгжээтэл бас ганцаараа биш ээ олон хүмүүстэй гэж байгаа. Олон хүмүүс таны амьдралд бас орж ирнэ. За woman in ring энэ хоёр үзэр болохоор магадгүй энэ олон хүмүүсийн одоо энэ группийн эсвэл энэ байгууллага хамт олонны эсвэл одоо нэг юм олон хүмүүс цугларсан орчноос гэрээ хэлэлцээрийн ажил бас орж ирж магадгүй. Ер нь 48 цагт их бужигнаантай байх гэдэг. Их өөрчлөлтүүд орж ирж ийн хай хэрэгтэйг нь авч хэрэггүйг нь хайж ийн. Тэгээд амлалт одоо гэрээ холбоо эхлээд байгаа хгүй. Эсвэл одоо давтагддаг цикл. Ингээ тойргийн давтагддаг цикл. Зарим хүмүүс хувийн амьдрал дээрээ ч ийм юм болж иж магадгүй.
За тэгэхээр woman бол угаасаа эмэгтэй хүний энерги те. Нэг эмэгтэй хүн өөртөө чинь магадгүй холбоо барьж тохиролцоо хийх, энэ дээр амлалт гэрээ тохиролцоо хийх. Магадгүй эмэгтэй хүнээс альва нэг ийм community-д орох, урилга хүлээж авах. Магадгүй одоо манай монголчууд ярьдаг. Одоо нөгөө юу гэдэг лээ? Жишээ нь нэг одоо ярих юм бол нэг сүлжээний бизнесээс хин нэгэн тэнд байдаг хүнээс дандаа урилга авч тэнд очиж гэрээ хэлцэл байгуулад байдаг үстэй тий. Жишээ нь бас нэг тиймэрхүү төрлийн энерги гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ямар ч гэсэн холбоо барих хүн нь эмэгтэй хүн байх нь. Тэнд нэг баг хамт олон байх нь. Тэнд очиж нэг гэрээ хэлцэл хийх нь. Өөрийгөө өөрчлөх нь хэрэггүй юмыг тавьж явуулах нь. Гэсэн энергиуд гарч ирээд байгаа. Тэгэхээр 48 цагийн дотор мэдээж олон хүмүүс их олон янз янзын үйл явдалтай л байх нь тийм. Завгүй маягтай л байх нь тийм. Нилээ нийгмийн идэвхтэй байх нь. Тэгэхээр ямар ч гэсэн нэгтгэд хэлүүлэх үг чинь чи нэг зүйлээ шийднэ. Нэг шийдвэр гарганаа. Нэг хуучин энергийг бол хааж гинэ тийм. Юу ч үеж болон тэрийг хааж гин. За тэгжэл чиний амьдралд хүмүүсийн оролцоо бол нэмэгдэж байна. За энэ нь бол холбоо, амлалт гэрээ, тохиролцоо байна. Тэр нь нэг эмэгтэй хүнээс дамжиж ирнэ гэж хэлээд байгаа байхгүй. За 48 цагийн дотор нэг иймэрхүү үйл явдал процесс болж мэдхнэ гэж хэлмээр байна. За ингээд уншлах хүлээж авсанд баярлалаа. Амжилт хүсье.